much pleased to be here together with you all, especially those guests who came from all the way from Europe and some other regions in order to participate here. Европын холбоо Монгол улс бизнесийн форумыг анхны удаа зохион байгуулж байгаа. За энэ форумын онцлог гэх юм бол Европын одоо бизнесийн компаниуд, төрийн бас байгууллагууд, замун түншлэн Монгол улсын одоо бизнесийн байгууллагууд хамтраад бизнесийн боломжуудаа судалж байна. За өнөөдөр олон чиглэлээр сэргийгдэх эрчим хүч, газар тариалан, хөдөө аж ахуй, ой гэдэг ингээд олон салбараараас энд хилцүүлгүүд өрнөж байна. Бизнесийн одоо боломжуудаа ярилцж байна. За бидний хувьд бол яг одоо ойн салбарт Монгол Улсын ерөнхийлөгч, Европын комиссийн ерөнхийлөгч 2022 онд ойн түншлэлийн одоо санамжлалыг байгуулсан. За энэ цагаас хойш бид бол ойн салбарт хамтарч ажиллаж байгаа. За Европын холбооны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар бол одоо яг энэ ойн түншлэлээр бидэнтэй нэгт хамтарч ажиллаж байна. За энэ ойн түншлийн хүрээнд бид нэгдүгээрт Монгол орны ойн салбарын хууль эрх зүйн орчныг илүү тодорхой болгох, бизнест одоо ээлтэй тийм ортой салбарыг бий болгохын төлөө зорж байгаа. За үүний хүрээнд хуулийн шинжилсэн найруулга, түүнийг дагаж гарах дүрм журмууд зохицуултын хувьд бид нар ажиллаж байна. За мөн түншлэн нэгэнт ингээд энэ орчныг нөхцөлийг бий болгосноор бид Европын хөрөнгө оруулалтыг ялангуяа ойн чиглэлийн тийм технологиг нэвтрүүлэх, түүнийг дагсан хөрөнгө оруулалтын дэмжлэгийг Европын холбооноос авахыг зорж байгаа. За үүний хүрээнд бас бид нар өнөөдөр боломжуудаа энэ өдрүүдэд ярилцаад байж байна. За цаашлаад бол удаан хугацаанд Европын одоо олон зуун жилийн суурьшмал одоо амьдрал ахуйтай, дээрээс нь үүнийгээ дагсан ой аж ахуйн салбар бол нэлээд өргөн хүрээнд ингээ явагддаг. Тэгээд энэ ч үднээсээ өгөхөөр бид энэ Европын холбооны улс орнуудын ойн аж ахуйн одоо амьдралдаа өдөр тутмын хэрэгэлдэг хэв шинж маяг, дээрээс нь бизнесийн одоо орчин нөхцлүүдийг бас бид нэр судлаж хамтарч ажиллах юм боломж өрдөнэ гэж харж байгаа.